Тэмэн дээрээс наран ойрхон байна уу? Айгүй ойрхон юм ингээ бариад байна. Ах, тэмэн сураг биднийхээ. Yeah, it's a really nice place. Игэлээ. Зандгийн боловсрсан юм уу? Замдар гэж байна. Чинүүртэй зам дээр хамаг болцсон. Өглөөний мэд. Өглөө. Аян замдаа гарахад бэлэн үү? За одоо яг бэлэн болчоод хатаад байна. Хамаа их баашд ямар хүмүүс вэ? Урал байна. Гурван экипаж байж байна. За, аян замдаа сайн яваарай. За баярлалаа. За, сайн байцгаана уу эрхэм мөдөд үзэгчдээ. Эко мотоспорт аяллаа клубын 2016 оны хамгийн сүүлийн аялал Өмнгийн цэгэр говь руу дахин хөдлөлөө. За, бид бүхэн өмнгийн цэгэр говьд оршдог одоо байгалийн үндэстэнд газар болох Хэрэм цав хэмээх газрыг очиж сурвалжилж мөн клубын аялагч гишүүдтэй тэр сайхан газрыг одоо үзэж таниулах, мөн цаашдаа нэвтрүүлэг бэлдэж та бүхэндээ орон нутгийн сонин сайхнаас дуулах, сонирхуулах зорилготой аялалмаар инхүү хөдөлж байна. За, бид бүхэн одоо Өмнө Говь аймгийн төвд Далан Задуу хотод ирчээд байна. За, энд манай спортын дидмастер Боингийн ээж аав хоёрын гэрт нэр сайхан хоол цай хийлгэж үдээд цаашаа хөдөлсөн. За, Өмнө Говь аймгийн төв Далан Задуу хотоос 87 км-ийн зайд орших Баян далаа хэмээх сумд бид бүхэн оройны 18 цагт инхүү ирээд камп майхан одоо бүх хэрэгслүүдэд буулгаад ингээд хоноход бэлэн болоод байж байна. За, Өмнө Говь аймгийн Баян далаа сум нь аймгийн төвөөс 84 км зайтай. За, 1923 онд Сайн Ноён хаан аймгийн 3 сайхан уулын хошуу нэртэйгээр байгуулагдж байгаад 1945 онд одоогийн далай дэнжид нүүн ир сууршаад Баян далаа гэдэг нэртэйгээр сумын үйл ажиллагаа өдий болтол үргэлжлэж ирсэн байна. За, сайн байцгаана уу залуучуудаа. За, аян зам амжилттай явж байна уу? Ажгүй сайн явж байна. Өглөө 2-т гараад өнөөдөр ингээд Өмнө Говь аймгийн Баян далаа сумд ирээд одоо кэблээд байж байна. Одоо оройныхоо хоолыг идэх гээд бид нэр цагаан хоолоо бэлдээ сууцгааж байна. Маргааш өглөө 2-т юу яах вэ? Ийшээ 3 дисийн натлын уурхад очоод тэгээ 3 дис орно. Тэгээ ийшээ гоё жинхэнэ гоёын станыг үлгэрүүлийн гоё газар нутгуудад аялахаар шийдээл хүмүүсээ хүлээгээд байж байна. Монголын нөгөө Батар хэмээх том авраг Тарбазаврын яс олдсон газар очих гээд байгаа шүү дээ. Жинхэнэ үлгэрүүрээ үлээж байгаа Үлгэр утгаас тийм. Эрмэн цав гэж. Цав гэж.
термин цаалыг тэгээд тэр маш гоё газар. Зам зурууд үзэх юм бол бас их байгаа шүү дээ. Тэгэж тахгүй тийм. Гой зэрлэг амьтад ямар амьтад байгаа гэж хэлдэг чинь. Мазаалаа байна гэсэн, бүхэн байна гэсэн. Зэрлэг бох байна. Тэр нөө жижигхэн матрич юм гэлээ. Тэр нөө жижигхэн матрич юм гэлээ. Тэр нөө жижигхэн матрич юм гэлээ. Өрүүл тийм. Жижигхэн өрүүл байна гэсэн шүү дээ. Нэг хоёр өөр гэрмэн өрүүл гэсэн. Хатар өрүүл, тийм өрүүл. Тэгээд гой юм байна. Зэрлэг бүхэн юу хатгаа тийм. Хатгаас байгаа гэсэн. Бас зэрлэг өрүүл. Зэрлэг бүхэн сони юм аа тийм. Ялаа байхгүй. Ороод Одоо бид нар хаана нутгалж байгаа юм? Баян далаас юм яг баруун шармараа цачуу талд байрлалцсан байна. За техник хэрэгслүүд бүгд хийлээ. Маш их асуудал сайхан. Бод цамх юм байхгүй тийш гараад бацгаад өглөө урдан болоосоо. За өнөөдөр манай оройн хоолны power. Тэрний хоол хийгээл сууж ин да. Хээрээ бол амттай гэж. За манай хамгийн отхон гишүүн сэтгэл амархуу байна. Анхны холын аял болж байгаа. Ойнод бол анхны холын аял болж байна. Сэтгэл санаа бол бас сайхан байна. Явна гэж бодож нэлээд гүйлээ нэлээд өсөж явж байна. Бас жоохон сайхан байна уу сайхан. Анхны аял болохоор. Их хол аялж ашиг анхны аял бас. Машин саатгаа хаалаа байна. За маргааш аялалтанд та бүхэндээ амжилт хүсье. Маргааш тэгээд байгалийн үзэсгэлэн газруудаар эргээд ярилцлага хийцгээх ба. За баярлалаа. За баярлалаа. Сайхан амарцгаарай. За өглөөний мэнд. Өглөөний. Сайхан амруу. Сайхан амарлаа. За одоо хэдэн цаг болж байна? 8 аа. Одоо ингэ хийчихв. Газ юмнууд янзж байгаа. Тийш газар тэхэд байна. За Батбаяг сайхан амруу. За сайхан бас. Шүн даарав. Оо сайхан өстө сайхан. Адуу. За зэмбо бэлдэж гэнэ үү те. Анх мандах. За ингэж одоо бид хоцоо өмсөд одоо явах гал бэлдээл байж та. Цагийн газар хийгээд. Сайхан өдөр байна, сайхан дулаахан байна. Эрка сайхан амруу. Бачаарлаа сайхан амруу. Та ажилтаа байна. За. За ингээд Баянлаа сумд өглөө боллоо. Аялал дарахад бэлдэж байна. За Баянлаа сумд өглөө нар мандаж бид бүгд мотоциклийнхаа бүх бэлтгэлийг базаагаад за ингээд сумынхаа төв рүү ойртож явнаа. За ингээд Баянлаа сумынхаа төвөөр дайраад дараагийн сум болох Ноён сумын зүг одоо ингээд хөлгийн жолоог заллаа. Баянлаа сум маань маш цэвэр цэмцгэр сайхан сум байлээ. Ноён Өмнө цэнгэр хувьд байгаа сумдын хөгжил маш их хөгжсөн, бас сайжирсан байгаа нь харагдаж байна. За энэ замд бол мэдээж хэрэг одоо огцом гоо жалга, огцом эргэлтүүд, сул хөрс, орон нутгийнхаа замын байдалтай бас дасгаж билээ болсон манай мотоциклчид. За тэгээд газар сайгүй байрлах тэмээн сүрхэн дундуур ингээд бид нар маш их таарлаж явцгааж байсан. За ингээд олон улсын хэмжээний мастер, лавсруу мастер маань байна. Зам бол маш сайхан.
За ингээд аяллаа дунд манай анх мандах гишүүний маань мотоцикл хойд шайрыг нурж техникийн саатал гарснаас болж одоо анхаа маань бодлон бас одоо техникийн саатлын болмоос мотоцикл нь одоо болохоо байж үзэгчнээс судалж шилжижсэн бол мөн адилхан одоо анхаа маань мотоциклаа гол нутгийн айлд мотоциклээ үлдээгээд цаашаа машин сууж явахаас аргагүй болсон. За энэ айлд цаа бол мөн тоолоо бадзааж идснийхаа дараа анхаагийнхаа мотоциклыг үлдээгээд дараагийн аян замдаа ингэж гарсан байгаа. За говь нутгийн хүмүүс ямар их тусрах уу, ямар их өгөөмөр, уужуу сайхан сэтгэлтэй хүмүүс гэдгийг та бүхэн энд дашрамд дуртахад маш их таатай байна. За ингээд Довцгийн ходог гэдэг газраас одоо ноён сум руу явж байна. За ингээд зам зуур тарах тэмээ сүрэг маань говь нутгийн хөшүүрэгтэй худагтай таарлаа. За говийнхан маань энэхүү худагтай таарад онгоцон ус байхгүй хоосон байх юм бол онгоцын дүүргэж явдаг юм ёс заншил байгаа. Энэ ёс заншлыг дагаж бид бүхэн онгоцыг усаар дүүргэлээ. Сайна. За. Бид нар одоо аль нутгаар явна да? Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа бараг хэсэгтэй. Бараг хэсэгтэй. Одоо 80 дуарлаа. За. Баярлалаа гэдэг jaar гэсэн үү? Jaar тахтаа юм. Эцэг 80 юм. Хоол хийж байна. Цөө хийж байна. Хоолын цаг гаргаж дугуй өгч байна. Запас тагоо идчихсэн аа. За та юу хийж байна? Сайн юу вэ? Ажлаа зохицуулах гэж байна. Ажлаа зохицуулах гэж тийм. Ажлаа зохицуулах гэж. Аяраад байна шүү дээ. Мано. Олцоо яах вэ? Автомашины дугуй хагарсныг дэлгэрүүлээд бид бүхэн хоол ундаа идээд амжлаа. За ийхүү Өмнөговь аймгийн Ноён сумд хүрэлцэн ирлээ. Ноён сум маань 1923 онд байгуулагдсан байна. Улаанбаатар хотоос 800 км, Далан задгад хотоос 210 км-ийн зайтай оршдог. Энэхүү нутаг маань уул, нуруу, тал, говь хосолсон үзэсгэлэнт газартаагаас гадна ховор төрлийн дархан цаас тамхинаараа баялаг газар юм байна. За дэлхийн улаан наманд бүртгэгдсэн дархан цаас тамхит болох аргал, янгар, хар сүлт, зээрнээс гадна үнэг, херс, чон, ирвэс, туулай болон олон төрлийн ховор төрлийн шуудтай баялаг сайхан нутаг байна. За бидний дараагийн очих газар бол одоо Ноён сумын Тойл хаа гэмэх газар руу одоо очихоор явцгааж байна. Тийм байна. Юу хайртай? Биш ээ. Тэврээ байна. Би харагдаж байна. Харагдаж байна. Өмнөг аймгийн Ноён сумын Тойл хаад гэдэг газар байна. Энэ болохоор зэрэг түүх домог нь болохоор зэрэг хатны тойл гэдэг энэ тойлыг тойл хаад болохоор. Зөв. Тэгээ энэ баруун тишээгээ бол Ноён бог дуул гэдэг байгаа. Гурван түшмэл гэж бас гурван сувраа уулгаа. Зөв. Тэгээ Ноён бог таархны хатнаа тойлдог тойлно гэж одоо ярьдаг юм аа. Тийм домогтой. Энэ нэр үнэхээр тойл шиг юм а тийм ээ. Амар гятх байсан гэж яг Орос руу буудаад энийг бүрэх гэлгараасан. Тэгээд Оросууд буудаа ингээ хортон тооцлоо.
байгалийн сайхан тойл хад хэмээх байгалийн сайхан үзэсгэлэнт газрыг Оросын зэргүүд ингэж буудаж хортон дуулсан юм байна. За цаашдаа аялал үргэлжилсээр байна. Аяллийн замд хэсэг адуунуудтай таарлаа. За говь нутагт ийм сайхан адуун сүрэгтэй таарч хурдан дээрээ бас омогшиж дундуур нь бит хоёр бас хэсэг явж байгаад лавсрын мастертай салаад одоо ханы хийцийн үзэсгэлэнт газар руугаа ингээд хөдлөлөө. За та бүхэн харагдаж байгаа бах тэр алсад харагдаж байгаа тэр уул бараатан сүндэрж байгаа тэр уул бол одоо ханан хийцийн үзэсгэлэнт газруудын нэг одоо саран хөндий хэмээх сайхан газрууд юм байна. За энд задгай сутай учраас аргал янгэр ирүүс гэх мэт ховор зэрлэг хамтад их харагдана, тохиолдно. За очиглаа. Бид нар хаана явнаа? За бид нар өмнө аймгийн ноён сумын сайн сарын хөндийг газар хичээд байж байна. Бүрэн хааны хийц. Муу даа. Энэ болохоор зэрэг сайн сар гэдэг аршаан будагтай юм байна. Энэ хатны доороос гарч байгаа нь болохоор хотоодны аршаа. Хотоод электrisний аршаа. Бүрэн хааныхаа эцэг дамжаад сайхан аялнаа. Үзэх газар зөндөө байгаа да. Үзэх газар одоо л ер нь аялал маань хийж байна да. Хийжтэй байна уу те? За баярлалаа. Бүгдээрээ сайхан аялаа явуулчихъя. За баярлалаа. Аялал амжилтсаа. За. Ого мастер ямар хөө? Амны гоё. Сайн мөшөө гоё. Одоо хэдүүлээ энэ бататаа замаар нэг үр ингээ явчихсан. Ингэр юм уу? Оргоно дэвтэр Оо энэ хадаа ясаанд донд бол явах юм те. Бодоод байгаа юм чинь. Тэгээ бататаа замтай аюу гоё. Батойга ямар вэ? Наад ажиллаж байгаа гоё. Янз сайхан байна. Одоод нь их сайн гэж шүү дээ. Саран хөндийн аршаанаас амтад аршаанаас бид бүхэн амсаж ундаасны дараагаар одоо энэ хүрэн ханы хийцгэмэх үзэсгэлэнт энэ сайхан байгалийн одоо хадан хавцал дундуур ингээ аялал өргөжилж байна. За одоо та бүхэн харж байгаа бах ямар их хад асахтай, ямар их бартаа саадтай. Тэгээд энэ нэг жоохон алдаа гаргуул одоо мотоцикла одоо эд ангуудын цохиж гэмтээж одоо цаашд явах боломжгүй болно. Нийслэл хотоос бараг 1000 км-ийн зайтай явж байгаа учраас одоо бид бүхэн маш их хүндрэл учруулах учраас мотоцикл эзэмшигч гишүүд маань маш өндөр хариуцлагатай алдаа гаргах эрхгүйгээр энэ дунд явж байна. Та бүхэн харж байгаа бах тэр алсан харагдаж байгаа тэр хавцал уул хадан цохоо одоо заримдаа бүр гайхаж балмагдаж одоо үнэхээр бас зарим газар нь айц хүрмээр ч юм шиг гайхшрал төрхөөр ч юм шиг үнэхээр сонин тогтцтой газар байлаа. За та бүхэн харж байгаа бах нэг энд хавцал дунд одоо хүн мал амьдарч байна. Одоо ямаан сүрэг одоо энэ хадан цохоонд ингээд идээшлээд явцгааж байна. За зарим газраа ийм хайрах чулуу ихтэй, зарим газраа ийм том зүсцсэн юм шиг ийм хаднуудтай. Үнэхээр гайхамшигтай. Монгол орн минь ямар сайхан гайхамшигтай байгалийн тогтцох буй үзэсгэлэнт газруудтай юм бэ гэдгийг одоо гайхаж шагширсаар л явна да. За сайн байцгаана уу. За сайхан амарцгааж байна уу? Сайхан амарцгааж. За бид нар Өмнө Говийн аймгийн нутгаар аялцгааж байна. Бид нар одоо ямар газар ирчээд байж байна? Адгийн задгай. Адгийн задгай юу? За. Гомөн сүрдмээр
Ястаа нэг сайхан газар юм аа. Ерөн сүдмээр ч ерөн тэгээд бас Хүн амьдарч ийсэн. Надад чинь хүн амьдарч байсан юм. Байгалийн тогтсон үнэхээр агуу юм аа тий. амьдарч байсан малаш бас Өвлийн дүүлчих хүмүүс. Энд өвлчих үү тий. За. За тайлбар өгсөнд баярлалаа. За энэ өстө үнэхээр сүрдмөр байгальтай газар юм аа. Тийм ээ. Гоо зогсохгүй байхын аргагүй шүү дээ тий. Зогсоож штэ. Яг ч аргагүй зогсоож байна. За энд хүн амьдарч ирсэн агуу гэдэг ийм газар байна. Цөмрөөш. Одоо Өмнөг аймгийн 3 төс сум хүртэл маш ойрхон байна. За энд Янгир яманы ивэрэнд байна да. Хай ийм агуу идэм бай. Танарыг энд хүн амьдарч ирсэн нэ. Ингээд чамдаа ийм ажоо өдний буугаар барьцсан. Ийм сайхан газар байна. Хана эцгэмэх энэ үзэсгэлэнт газраар бид бүхэн аялж байна. За Өмнөг Говь аймгийн мотоспортын дид мастер буян маань энд хүрэлцэн ирээд байна. За буян маань энэ сайхан газрынхаа талаар үзэгчд олондоо тайлбар өгнө гэж урьж байна. За сайн байцгаана уу. За манай эко мотоспорт аяллаа клубийнхан 2 дахь 3 дахь жилдээ манай Өмнөг Говь аймагт ирээд аяллыг үргэлжлүүлж явж байна. Одоо энэ Өмнөг Говь аймгийн Ноён сум гэдэг газар бол миний төрсөн нутаг. Одоо ингээ сайхан Өмнөг Говь аймгийн Ноён сум сайн сарын хөндий ханы эц энэ сайхан байгаль дурсалт газар одоо ингээ уруудаа явж байгаа. Энэ замыг ингээ уруудаа явахдаа баруун уластай зүүн уластай гэдэг ийм сайхан газар байдаг. Баруун уластай гэдэг нь бурхан багш одоо морьтойгоо шүтгэрийг хөөж явсан улам мөртөөгийн ийм газар байгаа. Доошоо уруудаад байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй. Одоо ингээд сайхан үргэлжлэх болно. Одоо ингээд байгалийн бартаат занд тохирсон энэ сайхан хүлэг саадгүй урагшаа тэмүүлсээр сайхан явж байгаамаа. Ингэж явдаг байгаа. Энэ уртаашаа 30 км явж иж энэ хөндийг нэгт гардаг. Тэгээд цаашаа Өмнөг Говь 3 төс гэдэг газар очдог байгаа. За тайлбар өгсөн дид мастер буяндаа маш их баярлалаа. Бид бүхний аялал явсаар байгаад харуу бүрий болж явахт Өмнөг Говь аймгийн 3 төс хэмээх аслагдсан сум руугаа энэхүү орж ирцгээж байна. За 3 төс сумдаа бид бүхэн амарсан ч одоо техникээ үздэг гэж бэлтгэлээ базаасны дараа маргааш өглөө эртлэн зорьдсон газар бол Хэрмэн цав руугаа одоо аялал хөдлөнө. Энэ өдрийн аялал нөхөө өндөрлж байна.